Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэндээ өнөөдөр квадрат тэнцэтгэл бишийг интервалын аргаар хэрхэн бодохыг тайлбарлахаар бэлдлээ. За өмнөх дугаарыг харах юм бол бид нэр квадрат тэнцэтгэл бишийг графикийн аргаар хэрхэн бодохыг тайлбарласан байгаа. За тэгэхээр бүгдээрээ квадрат тэнцэтгэл бишийг бодохын тулд квадрат тэнцэтгэл биш гэдэг нь ямар хэлбэртэй тэнцэтгэл биш вэ гэдгийг эргээд санах хэрэгтэй байгаа. За тэгэхээр би самбарт бичсэн байна. А-н тгээс ялгаатай байх эдгээр дөрвөн тохиолдлыг квадрат тэнцэтгэл биш гэж нэрлэж байгаа. За тэгэхээр харах юм бол нэг хувьсагчтай төрөл тэнцэтгэл бишүүдийг би самбарт бичсэн байна. За тэгэхээр эдгээр дөрвөн тохиолдолд бид нар хариуг шийдийг гаргахын тулд интервалын аргыг хэрэглэх байгаа. За интервалын аргыг бид нэр бодохын хэрэглэхийн тулд дөрвөн алхмын дагуу бид нэр бодно. За нэгдүгээр алхам бол манай квадрат тэнцэтгэл биш маань өгөгдсөн тохиолдолд түүнтэй харгалзах fx функцийн утгыг тэг байлгах аргументуудыг бид нэр олох хэрэгтэй гэсэн үг. За аргументуудыг олсныхаа дараа бид нэр хоёрдугаарт нь энэ функц шугамн үржигдэхүүнд задлана. За шугамн үржигдэхүүн задлснаасаа бид нэр 3 дугаарт нь тоон шилууныг интервал буюу бидний хэл заншснаар завсруудад хуваах хэрэгтэй байгаа. За тэгээд завсруудад хуваасныхаа дараа бид нэр үржигдэхүүний тэмдгийг тодорхойлно. Тэмдэг тодорхойлсны дараа бид нэр хамгийн сүүлд 4-р алхам буюу шийдийг бичиж гаргаснаар квадрат тэнцэтгэл бишийг интервалын аргаар бодож хариуг гаргаж гинэ гэсэн үг байгаа. За тэгэхээр энэ интервалын арга гэдэг маань ерөнхийдөө зөвхөн квадрат тэнцэтгэл бишийг бодох дээр биш, ер нь тэнцэтгэл бишийг бодоход хамгийн их хэрэглэгддэг гол чухал аргуудын маань нэг байгаа учраас сурагчид та бүхэн энэ бичлэг рүү анхаарлаа хандуулаарай.